Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын зүгээс хятад үйлдвэрсэн чипэд үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалгалт хийгсэн ийм мэдээллийг өгсөн байна. За өмнө нь 4-р сарын 11-ний өдөр Дональд Трамп болвол цахилгаан бүтээгдэхүүн за тэр дотроо гар утас ухаалаг гар утас болон бусад тоног төхөөрөмжүүдийг татваргүй нэвтрүүлэх татвараас чөлөөлөх ийм шийдвэрийг болвол гаргаж байсан болвол энэхүү тухайн шийдвэрээс буцсан шийдвэрийг 4-р сарын 13-ны өдөр 2 өдрийн дараа шийдвэрээ өөрчилж гаргасан байна. Америкийн нэгдсэн улсын гайл хил хамгаалах алба баасан гарагт Америкийн нэгдсэн улсад импортлж байгаа гар утас болон бусад электрон төхөөрөмжийг харилцан татвараас чөлөөлнө гэж 4 сарын 11-нд мэдгдсэн. За харин 4 сарын 13-нд Дональд Трамп өөрийн мэдгдэлтэй засаг захиргаанаас нь хятад ногдуулах харилцан татвараас ухаалаг компьютерийг чөлөөсөн боловч энэ шийдвэр нь бол богино хугацааны шийдвэр байх болон за хагас дамжуулагчийн салбарт үндэсний аюулгүй байдлыг чиглэлтэй ийм мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулна гэж мэдгдсэн. За энэхүү цахилгаан тоног төхөөрөмжүүдийг бол өөр тарифын хувь руу шилжүүлж байгаа гэж мэдгдсэн. За бид удахгүй үндэсний аюулгүй байдлын талаарх ийм тарифын шалгалтыг хийн. За үүндээ бол хагас дамжуулагч болон электроникийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь авч үзнэ гэсэн ийм мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэн байна. За харин Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Ховард Лютник 4 сарын 13-нд хийсэн мэдээлэлтэй бүгд найрамд хятад ард улсын үйлдвэрлэсэн чухал технологийн бүтээгдэхүүнүүдэд ойрын 2 сарын хугацаанд татвар ногдуулан за үүнд бол хагас дамжуулагч бас татварын нөлөөлөлд орно гэдгийг бол мэдэгдэж байгаа. За 4-р сарын 11-нд зарласан импортын татвараас чөлөөлөх энэ шийдвэр нь бол Америкийн нэгдсэн улсын томоохон үйлдвэрлэлүүд тэр дундаа хятадаас бараа бүтээгдэхүүнээ хятад үйлдвэрлээд Америкийн нэгдсэн улс руу импортлдог Apple, Dell технологи зэрэг компаниудын хувьд амьсгаа авах юм чөлөөг бол олгосон. За Америкийн нэгдсэн улсын хувьд уулын 4-р сарын 11-нд гаргасан шийдвэрээр ухаалаг гар утаснаас гадна компьютер хагас дамжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж хард драйв зэрэг эдрийг татвараас чөлөөлнө гэж мэдгдсэн. За эдгээр барааг Америкийн нэгдсэн улсаас бусад бүх улс оронд ногдус 10% татвараас чөлөөлж байгаа гэсэн ийм мэдээллийг бол хийсэн. За үүний дараагаас Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны энэ шийдвэртэй холбоотойгоор томоохон компаниудын хувьцаанд бол эргээр нөлөөсөн. За мөн Трампын зүгээс бусад орнуудтай харилцан татвар ногдуулахаа зарласан энэ байдлаа бол 90 хоногийн хугацаанд төр зогсоох ийм шийдвэрийг гаргасан. За энэ хугацаанд бол хятадаас бусад бүх улстай бол татварын хэлэлцээрээр хамтран ажиллах ийм шийдвэрт хүрч байгаа юм байна. За Дональд Трампын хувьд бол амралтын өдрүүдээр Флорida дахь эдлэндээ цагийг өнгөрөөсөн. За энэ үеэр бол хятад ногдуулах татварт сэтгэл хангалуун байгаагаа мэдгдсэн. За зарим тооцоогоор хятад үйлдвэрлээд Америкийн нэгдсэн улсад нийлүүлсэн iPhone-ы үн бол цаашдаа 3 дахин өсөх магадaltaй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Дональд Трампын ногдуулсан татварын нөлөөлөл бол инхүү гарах боломжтой гэж үзэж байна. За Counterpoint Research гэдэг байгууллагаас мэдэгдэхдээ за Америкийн нэгдсэн улс бол iPhone утасны хамгийн том зах зээл бөгөөд Apple компани өнгөрсөн онд ухаалаг утасныхаа борлуулалтын талаас илүү хувийг бол Америкийн нэгдсэн улсад хийсэн гэж үзэж байгаа. За Америкийн нэгдсэн улсад худалдаалагдж байгаа Apple-ийн iPhone утасны 90 орчим хувийг бол хятадд үйлдвэрлэдэг. За үлдсэн 20% энтгэг улсад үйлдвэрлэдэг юм байна. За Apple-аас гадна ухаалаг гар утасны томоохон өрсөлдөгч компани болох Samsung-ийн хувьд ч гэсэн хятадын зах зээлд үйлдвэрлэлээ хийхээс илүү бусад орнууд руу нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг хичээж байгаа. За энэ хүрээнд бол энэ этгийг Вьетнамын зах зээлүүдэд үйлдвэрлэлээ шинээр нэмэлтээр нээх ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За харин Трампын ногдуулсан татвар хэрэгжиж гиснээр Apple сүүлийн өдрүүдэд энтгэгт үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийнхаа үйлдвэрлэлийг хурцгаж нэмэгдүүлэхээр зорж байгаа юм байна. За үүгээр дамжуулан Дональд Трампын ногдуулж байгаа татварын бодлогоос зайлсхийж оролдож байна.